Шалкогийн хувьд болохоор угаасаа энэ бол тодорхой хугацаатай явж байгаа. Хамгийн ноцтой нь одоогийн энэ ерөнхий сайд маань өөрөө $30 болгочоод байгаа шүү дээ. 70 байсан үрсийг 30 болгочоод байгаа. Хэдийгээр 30 болгосон ч гэсэн өнөөдөр ерөнхийдөө бол тодорхой хэмжээний өрийн төлөлт хийгдээд явагдаад хэвээ явагдаж байгаа компани. Энэ бол дампуурсан компани биш. Харин ухаан удаг буюу MCS бол эрдэс тавталгаа. Харин ухаан MCS бол өөрсдийнхөө нүүрсийг гаргах гэхэд одоо энэ эрдэс тавталгаа компани нүүрсэнд зохиогдсноос болоод эдгээр ингэж нөгөө төлөө залгиж авахын тулд ийм улаар л явагдаад байгаа байхгүй юу? Хоёрдугаарт нь нэг зүйл хэлэхэд оюут толгоогоос мөнгө зээлээд $300 сая орчим төгрөг зээлээд тэрийг бол эх орны ишиг гэж өгчээдсэн. Одоо бид нар 34% өртөө болцсон. 34% хөрөнгө оруулагч биш зээлээр авцсан. Одоо сая $200 сая зээлээд ард түмэнд 100 мянган төгрөг өгөх гэжсэн шүү. Ерөнхий сайд өөрөө хэлжсэн. Тэрний эргээд бид нар нөгөө тэдний зээлсэн мөнгнөөс нь хүүтэй зээлдсэн болоод ингээд одоо юу гэж хэлэх вэ гэх юм бол бид нар насан туршдаа тэдэнд өртөөл болно гэсэн үг. Би бүр тодорхой хэмжээгээр тэрхүү цаа талынх нь нөхдүүдээс нь асууж ирсэн. Манайх яагаад зээл авах гэдэг юм бэ гэж хэлэхэд нөхдүүд мэдхгүй та нар өөрсдөө л зээлээ гэж хэлсэн шүү дээ. Тэгээ хүүтэй өгөхөр үгүй минь ч гэсэн мөнгө зээлүүлж юм чи хүүтэй өгнө шүү дээ гэж. Ингээ 200 сая түрүүний хэлжээ Чалкогийн өр хийдвүлээ. Тэрнээс чинь дахиад илүү өр зээлж бүр нөгөө энэ төслийг тийм ээ өрийн барьцаанд хийх гэжсэн асуудал хүртэл байгаа гэдгийг та бүхэн бас анхаарна зэ.